За позитив орчин манайхаа бахыг дөрөж. За сайн бацхан уу. Миний YouTube channelд тавтай мөрөл. Миний анхны YouTube channel-ийн анхны дугаар шахуу одоо тийм юм болж ах шиг байна. Тэгэд та бүхэнтэйгээ өнөөдөр ярилцах сэдв бол сайн муу гэдэг зүйлийн талаар байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд бол хэд хэдэн сэдвүүдийг бол бэлтгэсэн. Ягаад энэ сэдвийг сонгож авч байгаа юм гэхээр за яг энэ бол сайн муу гэдэг бол угаасаа моралын асуудал байж байгаа тийм. Моралтай холбоотой. Гэтэ философи руу хэд их дипрэхгүй гэж бодож байна. Ерөнхийдөө бол өнгөцхөн философийн асуудлуудыг бол ярилцаад явчих واخ гэж бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг олон нийтийн дунд яг энэ сайн мууг ялгаж чадахгүй таньж чадахгүй зүйлсүүд бол их байна л да. Тэгэл ингээл нэг хүнийг сайн гэж бодсон тий. Тэгээд дараа нь нөгөөдөг чинь ар удагаар чинь бол утга шаадан шүү дээ. Ер нь бол сошиал медиа дээр ч гэсэн ингээл нэг хүн ингээл айгүй сайн талаа харуулж ингэж их гарч ирэл тэгснэ дараа нь гинт яач муу болчдөг тий. Муу түүхүүд муу зүйлсүүд нь ингээл гарч ирэл. Тэгэд яг энэ талаар бол яг ерөнхийдөө гүнзгийрүүлж ярилцъя гэж бодож байгаа. Тэгээд ер нь цаашдаа яах вэ? Бид нар ингээ сайн муугаа хэрхэн яаж таних вэ? Тэ? Сайн муугаа ер нь танихгүй бол одоо ер нь хэцүү болчиход байгаа. За тэгэд хүний одоо би энэ нөгөө сэдвүүдээ хараад яриад тах шүү. Mind map гэдэг. За тэгэд хүний тарих болонгууд ингээд яаж ажилтгийг гэхээр ялчгүй сайн муу гэж альва зүйлсийг ингээд категорчлж автоматар шууд категорчлждаг. Бид нар ингээд сайн зүйл харахаараа сайн гэж бодчихдаг. Муу зүйл харахаараа муу гэж бодчихдаг. Ерөөсөө шууд автоматар хоёр тишээ категорчлоод хуваагаад идэг гэсэн үг л дээ. Тэгэд энэ сайн муу гэдэг зүйлийг болонгот бид нар одоо танин мэдхийн эрхтнүүд бол мэдээж хүлээж авч байгаа. Бид нар нэг зүйл хараад энэ зүйл сайн зүйл байна гэд шууд категорчлж байгаа гэсэн үг. Сонсоод бас сайн муу гэдэг категориг бол үүсгэж яваа да. Тэгэхээр бидний ингээд сайн муу гэж ялгаж байгаа. Бид нар яг буруу таньж мэдээд байна. Альва зүйлсийг бол тэ жишээлбэл ингээд сошиал медиа дээр нэг гараал ирдэг. Тэгэл айгүй тэр чинь ингээд өөрийнхөө ингээд сайн талуудыг ингээд гаргаад яваад байгаа шүү дээ. Ер нь бол яг ингээд бид нар ингээд камерны өмнө заавал сайн байх хэрэгтэй шүү гэсэн тийм мессежийн дагуу одоо юм хийгээл яваад ах нь шүү дээ. Гэтэ тэгээд нөгөө талаас тэр хүн бас ингэж хасаал муу байсан байгаад байгаа. Гэтэ яг сайн муу гэж хуваахгүйгээр бидний амьдрал бол ерөөсөө сайн муугийн хослол ерөөсөө тэнцвэр байгаад идэв. Үгүйсэл яг ажиллахад бол үгүйсээ тийм л байгаа л та. Сайн муугийн тэнцвэр байж ич бидний амьдрал урагшилдаг, амьдрал явдаг, амьдрал цаашаа явдаг. Тийм. Магадгүй ингээл контент ч юм уу иймэрхүү бичлэг ингээл хийгээд явбал ингээл сайн хүн шиг л магадгүй харагдах л байх л. Гэтэ би бол үгүй шүү өстой амар муу хүн шүү. Ер нь бол айгүй муу хүн гэж өөрийгөө боддог. Гэтэ бас сайн хүн гэж боддог. Тэгэл одоо жишээлбэл ин ян байна те. Бүх юм хар цагаан, хар бараан тийм хоёр талын зүйлс байж идэг. Альва кино зохиол заавал антигонист гэдэг лөө. Тэ анти тийм дүр байдаг байна шүү дээ. Заавал тэгж эсрэгцчиж кино сонирхолтой болдог ч юм уу. Заавал одоо сайн муу байж иж альва зүйлээс айгу төгс болж яваад байгаа. Тэгэхээр бид нар ингээд сошиал медиа дээр ингээд жишээлбэл хүмүүсийг ингээд харж ин л та жишээлбэл одоо сүулт чинь жишээлбэл нөгөө хант хүмүн ингээл юу яриад тийм нэг порнографи төрлийн юм ярьсан байсан. Тэрийг нэг хүнд илгэсэн ч мэдгүй. Тэгэл нэг амар асуудалд орсон. Гэтэл яг үндэ хант хүмч угаасаа л дебил хүн байсан байгаа байхгүй. Ер нь бол сексагаан богдон те айгу гой зүйлсүүд ингээл яриад гараад ирсэн. Тэгснэ дараа нь ингээ сунгуул юу. Тэр бол яг нөгөө Kanye West-ийн нөгөө юу гэдэг штэ. Трампын урд суучил Трампыг магтаад идэх те. Магадгүй тийм улс төрийн юм хийж исэн байж магадгүй. Тэгэд яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар ингээд сайн гэж бас альва зүйлийг шууд харснараа дүгнж болохгүй байгаа шүү. Ерөөсөө сайн зүйлийг хараад сайн гэж дагаж явахгүй,
муу зүйлийг хараад муу гэж бодохгүй энэ хүнд заавал муу зүйл байгаа гэдгийг бид нэр яг санаж бодож явах хэрэгтэй байдаг. Сайн муугийн хослол шүү дээ. Тэ хүн чи юу угасаал би ингээл гэрээсээ гараад машин барьж явж байгаа л нэг хүнтэй ингээл тэ зам дээр хаалцлаа. Тэр хүн миний муу дурыг л харж байгаа намайг муу хүн л гэж бодно. Тэнгүүтээ уулзаад ингээ ярилцаад ингээ тохиролцоод ингээ тэ хэрвээ мөрөгцсөн болж шүү дээ. Тэгэл ингээл тохиролцоол за ингээ хөхлийн барагдуул гэдэг ч дөнгөт намайг сайн хүн гэж бодно. Ерөөсөө энэ хоёр зүйл сайн муу гэсэн зүйл дээр холбохгүй бид нар ерөөсөө сайн эсвэл муу зүйлсийн ерөөсөө холимог багтдаг. Ерөөсөө сүү шоколад хоёр шүүж сүү кофе хоёр нийлж иж тэгээ латте гарч иж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар ерөөсөө сайн муу хар цагааны холимог. Ямар бидний хамгийн сайн гэж бодож гаргасан шийдвэрүүд муу байх бас боломжтой шүү. Тэ бид нар өөрсдөнд маань сайн гэж бодож байгаа ч гэсэн тэр муу дагавартай бас сайн ч дагавартай. Гэтэ өмнөхөөсөө илүү сайжрах хэрэгтэй гэдэг зүйл рүү бид нар бас ингэ тэмүүлээд яваад байгаа. Тэгээд анхны бичлэг болохоор бас жоох хичээд байна. Бас өөрөөр бас байж чадахгүй бас сонирхол байд юм байна. Тэгээ амч бас цангад юм байна. Хүмүүс бас энэ бас хэцүү хөдөлмөрүүдийн нэг биш үү? YouTube болно хийн гэдэг чинь харагдж байгаа шиг биш. За тэгээд дараагийнх нь болонгууд ер нь бол ингээд бүх зүйл саяхан ярьсанчлан бүх зүйл ингээд сайн муугийн хослол байгаад байгаа. Тэнгүүт энэ зүйл нь болонгууд бидний ингээд харж байгаа ертөнц мөнхийн төгс биш. Одоо мөнхийн төгс сайн биш. Бидний бурхад ч төгс биш. Бурхан гэж яриад байгаа одоо бидний итгэл үнэмшил гэж ярих нь бас хэцүүлтэй. Үнэмшил гэж ярил зүгээр бах. Бурхан бас өөрөө төгс биш. Нэр ер нь цаашаа ингээ хөгжихийн тулд бас итгэж үнэмшиж байгаа зүйлсүүдээ бас бодож өгсөн хамаагүй дээр байгаад байгаа. Чам амцгах. Яа хэцүү юм бэ? Подкаст нэр хүмүүс яаж нэг цаг 30 тэр яриад байдаг. Тэгээд сайн муугийн талаар ахаад нэг зүйл ярих юм бол нэг тийм ертөнцийн хуульч юм уу эсвэл яг үнэн байж үнэтэй төгөхөөр зүйлс байж магадгүй. Тэр нь болохоор бид нар ингээд 10 сайн зүйл хийнгүүт тэрийг ерөөс хүмүүс анзаардаггүй. 10 сайн зүйл хийж хагаад нэг муу зүйл хийх юм бол хүмүүс тэрийг амар анзаардаг. Тийм асуудал бол байгаа. Тэнгүүт ерөөсөө ингээд хүн сайн зүйл хийгээд байх тусам тэр хүнээс гарч байгаа инрэл ерөөсөө нэг сайн зүйлс нь ерөөс хүн зэнгүй болчдөг. Бас тийм асуудал байгаа байхгүй. Энэ бол яг бидний мэдрэмж сүртэй асуудал байх гэж бодод. Тэгээд эсвэргээрээ бид нар ингээд муу хүн болж харагдаад тэ хүнд 10 муу зүйл хийж байгаа цагаа туссан үед нэг сайн зүйл хийх юм бол тэр хүн бол ерөөсөө бурхан тахил шүтэн тэ тэр хүний хувьд бол тэнгуут ерөөсөө сайн хүмүүс ингээд эцэстээ бол ад үзэгддэг. Яг гэвэл тэд нар ингээд хитрхи сайн байгаа л тэгээд нэг муу үйлдэл хийнгүүл муу болчихж байгаа шүү дээ. Ер нь бол цаашдаа тэр хүн муу л хүн гэж хараа. Бидний одоо сая ярьсан одоо сошиал медиа дээр нэг хүн сайн талаа харуулж гарч ирэл тэгэл дараа нь муу болол тэгсэн чинь тэ хүмүүс муу гэж цаашдаа ингээд хүлээж аваад тэгээд тэр хүн байхгүй болчих юм. Үндсэнтэй бол шууд дарагдчих шүү дээ. Муу байжгаад ер нь ингээд бас сайн болсон нэг бодлын бас дийлж юм шиг тийм. Тийм байна. Гэтэ муу байжгаад сайн болно гэдэг нь бас нэг жоохон утилитарист шинж чанартай. Жишээлбэл сайн сайхны төлөө мууг үлддэг бас хүмүүс бас байгаа. Сайн сайхны төлөө мууг үлдэх тохиолдол бас хүний амьдралд тулгарна. Сайн сайхны төлөө мөнгө бол хальдаг ч юм тийм хөөс байж болох байх. Тэгэхээр яг энэ муу л гэж хараад эцэстээ бол яг ийм л байсан юм биш үү? Ийм сайн зүйлсийн төлөө явж исэн юм биш үү? Гэсэн тийм жишээнүүд бас их байдаг юм л та. Амар их байдаг. Тэрний талаар яг дараагийн бичлэгүүд дээр гой ярилцаад явах бах энэ эхнийхээ сэдвтэй ууж холбоот ч юм уу.
Тэгээд ер нь хүнд бол бас ийм асуудал бол тулгараад байгаа юм. Сайн байж одоо сайн байсныхаа төлөө ад үзэгдэж идэг хүмүүс байна. Муу байсныхаа төлөө одоо сайшаал магтаал хүтж идэг бас хүмүүс байгаа. Гэтэ бид нэр тэгж одоо хүмүүсийг ангилж ялгаж харцахгүйгээр муу байсан хүн ингээл гинт сайн болсон тэрийг бас сайшаахгүйгээр угаасаа л энэ хүн ийм л байсан, сайнч тал нь байсан, мууч тал нь байсан гэдгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх нь амар чухал асуудлууд нэг болчиход байна. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ганц шийдэл нь бол тэр тий. Бид нар цаашаа ингээд сайн мууг тань сурчаад ер нь ингээд цаашаа явах гэдэг шүү. Тэнгүүд хамгийн ихний хийх ёстой үйлдэл бол ерөөсөө сайн мууг хүлээн зөвшөөрье. Хорвоо ертөнц ингээд алдаа дутагдлаа амар ихтэй төгсцүүл гэж байхгүй. Төгсцүүл гэж байхгүйгийн талаар би дараагийн бичлэгээр бол ярина. Тэгээд бидний ертөнц бол тэр чигээрээ алдаа дутагдал тэр чигээрээ бас сайн зүйлс Ницшегийн нэг бас нэг философийн үндсэн бас нэг кор одоо юу гэх юм мөн чанар буюу substance нь яваад идэг л та. Тэр нь болохоор зэрэг бид нар ингээс угаасаа л энэ хорвоо ертөнц сайнтай, муутай, ирэнтэй, бараантай, хар цагаан тийм юм чин сайн ба муу зүйлс гэж альва зүйлийг ялахгүйгээр бүгдийг хүлээн зөвшөөрье. Бүгдийг тэрэн авч хайрлая гэдэг. Тийм гайхалтай бас substance байгаад байгаа. Тэгэхээр бүгдээрээ цаашаага хөдлөхийн тулд сайнтай муутай бүх зүйлсүүдийг яг л байгаагаар нь хүлээн зөвшөөрье. Гэтэ үнэхээр муу зүйл хийсэн бол муулах хэрэгтэй. Гэтэ тэр хүн бас сайн чанар байгаа шүү гэдгийг мартаж болохгүй. Тэгээ бид зааж маажин гэж бодод байгаа. Тэгээд ерөнхийдөө бол яг уу гаргаад хилчүүл бас зүгээр юм шиг байгаад. Яг нэг амар олон ингээл философийн олон зүйл ярихгүйгээр яг реалист байж альва зүйлсийг бас бодтойгоор товчхон тодорхой бас ингээд хилээд явбал бас зүгээр юм байна. Ямар нэгэн төөрөгдөлд орохгүйгээр реалист байх нь иймэрхүү асуудлууд төр бол реалист байж үгээ дуурж явах нь бас зүгээр юм байна гэж бодоод байна. Тэгээд эцэст бол хүмүүс ингээл харж байгаа шиг л дүгндэг альва зүйлсийг шууд харангуутаа эсвэл сонсонгуутаа шууд дүгнэлт хийдэг. Тэр байдлаасаа бас болиосё гэж би бас хүсэж байгаа. Тэгээд ингээл нэг нөхөдөө Жерси өмсчүүл тэгэл харагдж байгаа байдал бол иймэрхүү л байна л та. Тэгээд Жерси өмсчүүл ингээл анлаглаг юм ярьлаа гэж бодож ич бас магадгүй. Гэтэ бас толгойд бас юм байхгүй шүү. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Дуустал сонссон бол маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe арчаад ер нь тэгээд сонсоод явж хахад хонхоод арчиж сонсоо явчихгүй. Зааштай гой гэдэг сэдвүүдэр бол ерөнхийдөө бол ярилцсанаа иймэрхүү сэдвүүдэр. Тэгээ гой надад сэдвүүд байгаа. Тэрний талаар ярилцъя. Гэтэ миний хэлж байгаа зүйлсүүд бас мөнхийн үнэн одоо би нэг аим айхтар үний юм бас яриад байгаа зүйл бол огт биш шүү. Бас та бүхэн шүүмжлэлтэй хандаарай. Тэгээ шууд шүүмжлэхгүй байвал бас нэг талаас онцгүй тий. Тэгээд шүүмжлэлүүдээ бүгдийг комент хэсэгт бас үлдээгээд яваарай. Тэгээд энэ хүү бичлэгээ бас дахин сонссныхоо дараа, ойлгосныхоо дараа шүүмжлэх байх гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Нэг амар олон хүн үзэх юм шиг тий. За баярлалаа.